Энийг бас нэг эргүүлэн татах асуудлыг өчтөр нэр өгөх хууч хэлсэн юм. Хууль загвар үзэсгэлэр нэг бүрэн бичсэн гэдэг юм асуудал байна. Нэг орон сууц муцтай холбоотой. Тэр маргаана тэгээ шийдэн л үстэй наадах чинь эмзэглээд авах юм байна. Байнга л ярьж яддаг шүү дээ. Яаж чад нэг л юм яриадах юм. Маш та. Намайг замаасаа зайлуулад зөргийн хэргийн талаар амын хаах 49-ийн луурын талаар амын хаах ийм л улс төрийн операц явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тэгэлсэн, эднэр тэгэлсэн хүн болгоныг эднэр ингэж нухчин дарахыг оролдоно. Энэ чинь эртнээс явагдсан ажиллагаа за. Улсын хурлын тухай хуулийн 37-гийн 1-2 заасан өрн эрхийг хэрэгжүүлэлттэй холбогдуулж бусдаас шан харамж авах 37-гийн 1-3 заасан гишүүний нэр хүнд бүрэн эрхийг хувийн сонирхлын үүднээс ашиглах 37-гийн 1-4 заасан гишүүний нэр хүнд эрх мэдлэг ашиглах үнд цаас эд хөрөнгө олох давуу эрх эдлэх бусдад давуу байдал олох үйл ажиллагаа явуулах 37-гийн 1-ээс заасан аливаа байгууллага иргэнээс 1 сарын цалингийн хэмжээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хуваараа авах нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуул ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 16-гийн 1 хэсэг заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно 16-гийн 4 хэсэг заасан гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүнээс бусад этгээдээс авсан 1 удаагийн бэлэг үйлчилгээний үн хөлс тухайн албан тушаалтын 1 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн эсвэл нэг их сурвалжаас 1 жилийн туршид хүлээн авсан бэлэг үйлчилгээний үн хөлс тухайн албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгт үүрэгтэй гэсэн зүйлүүдийг тус зөрчсөн байна гэж бид нар үзэж байгаа юм.